би зүгээр өөрийнхөөрөө л ингээл байдаг нь одоо бит хоёрын гол онцлог юм болоо. Тэгээд чи намайг ингээд дагаад хийвэл хийж чадахгүй бол одоо тэгээд яа гэхвдээ гэл би ингээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр аандаа ингээд ихнэр маань намайг дагаад ингээд явцдгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ үгээр тэр залууг шоолж, доромжилж, шүүхээс илүүтэйгээр гэр бүлийн боловсрол гэдэг зүйл, гэр бүл гэдэг маань өөрөө юу юм бэ гэдгийг мэдэхгүйгээр, ойлгохгүйгээр гэр бүл болж байгаа олон залуучуудын бид нар бас яг дүр төрхийг харж болно. Олон залуучууд тэгээд би биэндээ хайртай байхад болно доо гэж боддог. Мэдээж хайр чухал, хайр гэдэг зүйл л биднийг хүчрүүлж байгаа, эхлүүлж байгаа. Гэхдээ яг амьдрал дээр хайраас илүүтэйгээр бас яг энэ тал дээр үүргээ ухамсарлах, хариуцлагатай байх, сурч мэдэх, боловсрох энэ талын зүйлүүд маш их дутагддаг шүү. Тийм болохоор залуучууд маань гэр бүл гэж юу юм бэ? Ямар үүрэг хариуцлагатай юм бэ? Зөвхөн би өөртөө нийцүүлээд ах хэлбэр юм уу? Би тэгвэл хостоо яаж нийцэх ёстой юм бэ? Бид нар хамтдаа яаж нэгдэх ёстой юм бэ? Хэрхэн гэр бүлийнхаа одоо аз жаргалын төлөө, гэр бүлээ бат суурьтай байхын төлөө хичээх ёстой юм бэ гэдгийг мэдэхгүйгээр урагшлах ямар ч боломжгүй юм аа. Тийм учраас хосуудыгаа хосын сургалтанд хамрагтаасай гэрлэлтийн амьдралыг урт удаан хугацаанд аз жаргалтай чанартай хийя л гэж бодож байвал яг өөртөө эхнэр байх, нөхөр байх, цаашлаад ээж байх, аав байх тал дээр бэлдээсээ, энэнд ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна. Гэр бүлийн боловсролыг заавал эзэмшээрэй гэж бас хэлмээр байна.